Сайн байцгаана уу түүмс эргэц та бүхэндээ шин 7 хоногийн мэндийг айлтган дэвшүүлж байна. DBS-лээс орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг түүмсийн мэдээллийн хөтөлбөрийнхөө шинэхэн дугаараа танилцуулъя. Бид та бүхэндээ өнгөрч байгаа амралтын өдрүүд болон өнөөдрийн 3 дугаар сарын 10-ны өдрийн аймаг орон нутгийн мэдээлүүдээ хүрэхээр бэлтгэлээ. Эхний мэдээ, гэр бүлээрээ бусдад үлгэр дуурайлал үзүүлж түүхэндээ нэрээ үлдээхээр холын аялалдаа гарахаар хүлгийн жолоо залсан дархны нэгэн гэр бүлийг бид онцлон сурвалжлаа. Монгол хүн болж төрснийх Монгол эх орноо тойрон аялах нь тэдний туйлын хүсэл мөрөөдөл учраас ийм зоримог шийдвэр гаргаснаа хэлж байна. Миний хоёр хүүхэд савн үзэтэй байгээ. Миний хоёр хүүхдээ. Дархан аймгийн мянган залуу гэр бүлийн төлөөлөл инх бол Далтан чимэг нар хоёр хүүхдийнхээ хамтаар Монгол улсын 21 аймаг 330 сумаар аялах аяллаа Дархан хотын найрамдал талбайгаас эхлүүллээ. Тэд 2 жил гаруй хугацаанд жижигтэй 57 мянган км замыг тулахаар төлөвлөжээ. 330 сумын хамгийн сүүлийн ойн баярын тэмдгийг нь гарын үсэгтээ цуглуулж аяллахын тухай ном бичих тэмүүлэл төлөвлөгөөтэйгээр хүлгийн жолоогоо инхүү заллаа. Дархан хотоо нар зөв тойрч улмаараа Дархан хотоос гарснаас хамгийн ихний зоригцыг нь Монгол улсын төвцөг Өвөр хангай аймаг гэлээ. Аймгийн засаг даргын тамийн газрын зүгээс аян замыг нь өрөөж аялын багцыг бэлэг болгон гард ус юм. Эх орондоо хайртай аялах хоббитой гэр бүл олон жилийн өмнөөс л эх орноо тойрон аялахыг мөрөөддөг байжээ. Битэрээр ер нь бол Монгол орноор аялье гэж ер нь олон жилийн өмнөөс бодож байсан. За тэгээд өнөөдөр энэ аяллаа эхлүүлэх чагаадаа сэтгэл маш өндөр байна. Тэгээд Дархан уул аймгийн иргэд учраас Дархан уул аймгаас аяллаа эхлүүлж байгаа. Монгол орныхоо төвцөг Өвөр хангай аймгийн бүр цумаас аяллаа эхлүүлэх юм. Тэгээд ер нь бол битэр маш олон жилийн өмнөөс л ер нь бол аялын гэж төлөвлөж байгаа. Тэгээд өнөөдөр гараагаа эхэлж байна. Тэгээд ер нь бол сэтгэл маш өндөр байна. Тэгээд миний хувьд бол 18 дугаар сургууль математикийн багш ажилтай. Тэгээд жилийн чөлөө аваад ингээ аялж байгаа. Өөрийн хувьдаас хааны үед хүн бэ? За би бол Дархан уул аймагт хуваарьнд ажил хийдэг байсан. Монгол үеийн чинь нэг Монголон бүтэн тойрол гэсэн тийм бодолтой. Эхний аймаг бол ерөөсөө Монгол улсын төвцөг Өвөр хангай аймгаас эхлээд тэгээ Өвөр хангай аймгийн 19 сумаанд дуусгаад тэгээ дараад нь Баянгор цаашаа Говьолтой ховд гэд ингээд тойрно. Энэ жилдээ ямар ч байсан 2 жил гарны аялал явагдаж байгаа. Нийт 57,000 гаруй километрийг туулна. Эхнийхээ энэ зундаа ямар ч байсан Баруун аймгаан дуусгах гэсэн тийм л бодолтой. Ер нь бол нэлээд олон машинтай энд тэнд явж үзсэн. Тэгээ за ер нь бол гэр бүлээрээ явхад бол дотроо 5 дух аль альнийг бодоход бол ерөөс хайс юм байна гэж бодоод манай хайс машиныг сонгоод тэгээд за нэг 2 жилийн өмнөөс л эхлээл машиндаа ийм тийм юм хийдэ гэсэн тийм бодолтой байж байгаа л тэгэл машинаа янзалж эхэлсэндээ манайх машиндаа ерөөсөн зурагт дараад хаач явсан бүх юм яана гэж шийдэгдэнэ гэж ерөөсөн бүх 200-ын гаралт маралт тэгэл ерөөсөн мэдээ зэдэгээ үзэх бүх юм хийгдсэн байгаа ерөөсөн тий. За тэгээд дээр нь миний аялыг дэмцэн баярлаа гэж ер нь Монгол эх орныхоо 21 аймаг сумдуудын лого стикерүүдийг бас наасан байна тийм ээ. Тий ер нь бол стикерүүд бүгд тойрсон юунууд бол бүх 21 аймаг 330 сумын лого наагдсан байгаа. Тэгээд баримтжуулдаг утгаар нь баримтжуулаад энэ миний зорилго болох дээр 21 аймаг 330 сумын сүүлийн ой медалыг гарын үсгтэн цуглуулах тийм зорилготой. За ирээд бас нэг танин мэдхүй талаасаа ном бүтээх гэсэн тийм эхнэр багш тэгэл ийм зорилготой гарах гэж байна да. 2025 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Дархан хотын найрамдал талбайд тэдний аялалд ерөөлөө өргөж үдэн гаргахаар олон хүмүүс хүрэлцэн иржээ. Эх орныхоо өнцөг булан бүрт хүрч дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэн Дархан уул аймгийнхаа нэрийг сурталчилж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Амар тогтолж байна. Тэгээд гэр бүлэрээ хамтах 330 сум Монгол улсаа тайрна гэхээр амар гой санагдаж байна. Сунтаж амраад зургтаа үзээ тэгээд тайван амрал явдаг. Хоёр маань аль сургуулийн хэдгээр ангийн сурагчтай? Хоёр Өвөр хангай аймгийн хар харин сумын орхон сургуулийн эсрэг 8 дахь ангийн эсрэгч. Хар харин сумын 2 дахь анги. Аялах гэдэг зүйлийг юу гэж хардаг вэ мэдөө? Гоё аялал. Гоё.
Тэд энэхүү гэр бүлээрээ бусдад үлгэр дуурайлал болж түүхэнд нэрээ тодор бичээр холын аялалдаа хүлгэн жолоо заллаа. Та бүхэн энх болд Алтан чимээг нарын гэр бүлийн аялын сайн сайхныг Facebook дээрх 21 аймаг 330 сумын аялал гэсэн хуудас руу орж сонирхох боломжтой юм. Мөн 8830 тэг4 дугаарыг утсаар холбогдоорой. Аялал нь бартаа саадгүй байж алтан шар зам нь үлзийтэй зорьсондоо хүрхийн өрөөлийг өргөн дэвшүүлье. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ. Дархны эмэгтэйчүүдэд дэлхийн технологийн хөдөлгөөн нэгдлээ. Тодорхойлбол орон нутгийн эмэгтэйчүүдэд технологийн салбарын хөгжил дэвшлиг ойртуулах үндсэн зорилгоор эмэгтэйчүүдийн манлайлал технологийн салбарт буюу Women in Tech үйл ажиллагаа Дархан хотноо өнгөрөгч Бям гараг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зохион байгуулагдлаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан эмэгтэйчүүдийн манлайлал технологийн салбарт буюу Women in Tech орон нутаг дахь анхны томоохон арга хэмжээ залуучууд театрын их танхимд 3 дугаар сарын 8-ны өдөр өргөн цар хүрээтэй зохион байгуулагдлаа. Дархан улаан аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, технологи шинжилгээ ухааны эмэгтэйчүүд, нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага, Дархан улаан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран боловсрол боломж орлого гэсэн урайндор 503 эмэгтэйчүүдийг нэг дор цуглуулж оюуны хөрөнгө оруулалтыг хийлээ. Дэлхийд дахина 2030 он гэхэд шинжилгээ ухаан, технологи, математик, инженерийн чиглэлд 5 саягаар охид эмэгтэйчүүдэд нөлөөлөл үзүүлнэ гэсэн урайтай хөдөлгөөн Парис хотоос эхэллээ. Өнөөдөр дэлхийн 60 гаруй орн салбараа нээж сургалт ментор хөтөлбөр олон нийтийн үйл ажиллагааг 408 зохиостод нэгэн зэрэг зохион байгуулснаар онцлогтой. Монгол улсад 7 дахь жилдээ болж байгаа арга хэмжээ нь энэ жил анх удаа орон нутагт тэр дундаа Дархан хотноо инхүү боллоо. Орон нутгийн эмэгтэйчүүд технологийн салбарын хөгжил дэвшил, ололт амжилт, үр өгөөжөөс хоцрох учиргүй. Энэ бол бидний зорилго. Өнөөдөр бидний уулзж байгаа энэхүү ивэнтийн хамгийн чухал том мессеж зорилго байна. Монголын эмэгтэйчүүд технологийн салбарт хаа яваа, хаа хүрэх гэж байгаа, ямар мөрөөдөлтэй, ямар хүсэл зорилготой юм гэдгийг хэлж байгаа энэ тайзан дээр Дархны 2 мундаг бүсгүй та бүхэнд технологиг ашиглан өөрийнхөө мөрөөдлийг хаа хүргэж яваагаа хуваалцахаар бас ирсэн байна. Дархны эмэгтэйчүүд дэлхийн технологийн хөдөлгөөнд нэгдсэн энэ сайхан өдрийн мэндийг дахин дэвшүүлээд эмэгтэйчүүдийн холбооны урайлага та бүхэнд бас хүргэмээрээ. Тэгээд та бүхэн минь бидний хичээнгүйлэн оноос өмнө бэлдсэн энэхүү технологийн салбарт эмэгтэйчүүдийн манлайлал гэсэн энэхүү арга хэмжээнд тухлан сууж тухтаасаатаараа бүгдээрээ эмэгтэйчүүдийн бие биенээ дэмждэг, хайрладаг, бие биендээ алга ташдаг, хүнддэг нийгмийг хамтдаа бүтээцгээе гэж та бүхнийг уриалж байна. Ингээд Women in Tech Дархан арга хэмжээнд та бүхнийг тусдан цаалыг урьж байна. Баярлалаа та бүхэнд. Тэгэхээр өнөөдрийн энэ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын энэ өдрөөр боломжийг олж хараад боловсролыг санал болгож орлогоо нэмэгдүүлэх энэ боломжийг бусдтайгаа хуваалцж байгаа хүмүүст талархал илэрхийлэхийг хүсэж байна. Дархан улаан аймгийн ганц чимэг даргатай эмэгтэйчүүдийн холбооны хамт олонд удирдах зөвлөлийн гишүүн бүх гишүүн эмэгтэйчүүдэд та бүхэн халуун алга ташилтаар баяр хүргэнэ гэж хүсэж байна. Өнөөдрийн энэ арга хэмжээ цаг үеэ олсон, мэдэрсэн маш шин сонин содон зүйлийг бидэнд санал болгосон. Эдийн цаашлаад улсын орны хөгжил дэвшил, боловсрол, эрүүл мэнд бүхий л тэргүүлэх салбаруудад дэлхийд хүл нийлүүлэхэд олон боломжийг санал болгоно гэдэгт итгэлтэй байгаа. Аймаг орон нутагч гэсэн үүнийг ажил хэрэг хэрэг болгон ажиллахад дэмжин хүлээн авахд бэлэн байгаа гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна. Мөн доктортой хөгжлийн зорилтуудад Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд бүрэн туссан байгаа гэдгийг тэмдэглэн хэлхийн зүйтэй. Энэ жил анх удаа Дархан хотноо STEAM салбарын ахиц дэвшил боломжийг орон нутгийн иргэдэд ойртуулан технологийн салбарт хөл тавих сонирхол, оролцоо, орлого боломжийг нэмэгдүүлэх зорилготойг зохион байгуулагчид онцолсон юм. Women in Tech арга хэмжээний илтгэгчдэр олон улсын шагналын эзэд, технологийн бизнесийн үүсгэн байгуулагчид, гарааны бизнесийн үүсгэн байгуулагчид, коуч, менторууд, өөрчлөлт бүтээгчид өөрсдийн түүхээсээ хуваалцсан юм а. Дэлхийн 60 оронд зэрэг явж байгаа энэ арга хэмжээг бид энэ жил Дархан улаан аймагта зохион байгуулж байна.
Монгол улс маань дэлхийн Women in Tech хөтөлбөрийн 26 дахь улс. Энэ хөтөлбөрөнд өнөөдөр дэлхийн 60 улс бүртгэлтэй. Аз тэрдээ мөн хамгийн идэвхтэй чаптраар ажилладаг энэ одоо гайхалтай бүсгүйчүүд маань өнөөдөр Дархан хотод залуучууд театрт дэлхийн тайзан дээр ярьдаг зүйлүүдийг ярьж байна. Технологийн хөгжлөөс энэ орон нутгийн эмэгтэйчүүд бас хоцрох учиргүй энэ санаачлагыг маань хүлээж авсан Дархны эмэгтэйчүүдийн холбооны галт цогтой бүсгүйчүүд мөн аймгийн удирдлагынхаа бүгдэнд нь баярлалаа. За мөн дээр нь энэ санаачлагыг бусад аймагуд бас одоо анхааралтай аваад яг энэ арга хэмжээгээ манай аймагт ирж хийж өгөөч гэдэг саналыг одоо бидэнд хэлсэн. Тэгээд өнөөдөр цугласан 500 гаруй эмэгтэйд энэ арга хэмжээний дараа технологид дурлах хэрэгтэй юм байна. Бид технологигүйгээр мэдээллийн технологийн ур чадваргүйгээр хаашаач явж болохоо болжээ гэдгийг ойлгосон байхаа хэмээн найдаж байна. Мөн маш олон эмэгтэй өөрсдийнхөө амьдралын талаар урам зоригийн гайхалтай түүхийг ярьсан, сэтгэл нь хөдөлсөн гэдгээ бас илэрхийлж байна. Тэгэхээр энэ арга хэмжээ бол нэг удаа болоод өнгөрөх зүйл биш. Энэ арга хэмжээнээс одоо үүдээд ур чадвараа сайжруулах, санхүүгээ дээшлүүлэх боломж эмэгтэйчүүдэд гарсан баг. Women in Tech эмэгтэйчүүдийн технологийн салбарын манлайлалыг дэмжихээр аймаг орон нутгийн удирдлагуудын төлөөлөл, Дархан сумын засаг дарга тулгаа, мөн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн юм а. Дархан уул аймгийн засаг дарга болон Дархан сумын засаг даргын урилгаар би энэ үйл ажиллагаанд оролцож байна. Тэгээд өнөөдөр Мартын 8-ны өдөрт болж байгаа энэ үйл ажиллагаа бол маш чухал, маш их өгөөжтэй, үр дүнтэй үйл ажиллагаа болж байна гэж би хувьдаа үзэж байна. Дархан уул аймаг бол эмэгтэйчүүд охидын технологийн салбарт оролцох бөгөөд энэ охидын STEM-ийн боловсролт дэмжлэг үзүүлж энэ чиглэлээр хамтарч ажиллах санал тавьж байгаа нь бол ирээдүгээ харсан маш оновчтой үйл ажиллагаа гэж би бодож байна. Цаашдаа ч гэсэн бид нар энэ чиглэлээр хувийн байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр жишээлбэл одоо Tesco компани хамтарсан одоо дэмжлэгээр бид нар цаашдаа охид бүсгүйчүүдийн одоо технологийн салбарт оруулах хувь нэмэр тэгээд нөгөө нөлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад бол бэлэн байна. Энэ бол ирээдүгээ харсан маш том эхлэл, ирээдүйн сайн сайхны бэлтгэл ажил юм а гэж би харж байна. За манай Дархан хотын хувьд бол одоо бас одоо шинэлэг, содон, за техник, технологийн энэ 90 зуунд байж болох энэ одоо инновацийн гэсэн энэ томоохон хэмжээний санаачлагуудыг аймаг орон нутгийн зүгээс бол бид нар бол бас дэмжиж ингэж бол ажиллаж байгаа. За энэ арга хэмжээнд оролцсноор хэд хэдэн давуу талуудыг бол бид нар бол олж харж байна. За манай Дархан хотод зайлшгүй байж болох томоохон хэмжээний бас энэ шинэлэг технологи инновацээр суурилсан төслүүд дээр бид нар хамтарч ажиллах юм боломжууд бас бүрдэж байна гэж харж байна. За нөгөө талаа нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн хөгжлийн сан, за томоохон хэмжээний баялаг бүтээгч нартай хамтарч хэрэгжүүлж байгаа энэ код бичих, цаашлаад бол энэ технологи инженерийн чиглэлээр одоо сурахыг сонирхож байгаа хүүхэд багчуудыг бид нар бол одоо хамтарсан төсөл хэрэгжүүлэх замаар Дархан хотод сургаж дадлагшуулах юм олон улсын төсөл хөтөлбөрүүдийг татах боломж олцоо байна. Тэгэхээр одоо энэ боломж олцоонуудынхаа саналуудыг ч гэсэн сая хилцүүлгийн үеэр амжилттай бид нар бас тавьж чадлаа. Тэгээд цаашдаа ч гэсэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах юм өдрөөр ийм олон бүтээл сайхан санал санаачлагууд үйл ажиллагаанууд зохион байгуулагдасаа гэж чин сэтгэлээсээ бас хүсэж байна. Women in Tech Mongolia арга хэмжээ жил бүр шилдвүүдэд тодруулж олон улсад өрсөлдөх боломжийг олгодог байна. 2022 оноос хойш Монголоос 4 эмэгтэй Аз ТV-с шагнал хүртэж олон улсад Аз ТV төлөвлөн өрсөлдөж байсан юм а. Тэгвэл энэ удаад бүтээл жохин, шилдэг стартап, шилдэг дэмжигч байгууллага, шилдэг санаачлага, салбарын онцлог эмэгтэй зэрэг 5 номинацийн эзэдийг шалгарууллаа. Арга хэмжээний дэмжигчээр Tesco Group, Estel, Synergetic, Сайн Орших, IT Zone зэрэг байгууллагууд хамтран ажилласан талархлаа илэрхийллээ. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Нөхөр нь хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй болж байгааг нь мэдээд жирэмсэн байхад нь хаяад явсан. Биеинд нь бамгүй их зовлон өөрөөсөн хэдий ч амьдралын өмнө сөхрөөгөө дайчин бүсгүүд улам сөрөнгийн тухай бэлтгэсэн сурвалжлагыг үзэгч та бүхэн үзсэн бизээ. Тэрээр насан туршдаа асаргаар шаардагдах тусгай хэрэгцээд хүүхэдтэй 3 хүүхдийн өрх толгойлсон ээж бөгөөд 3 хүүхдээ өсөхийн тулд нэгэн зэрэг 3 ажил хийдэгч тусгай хэрэгцээд хүүхдийн эм тариа, памперс, байрны төрөөсийн төлбөргээд хаанач хүрэлцдэг байна. Олон жилийн хүү түрээсийн байр хашаа байшин дамжиж хөөгдөж туугдаж амьдарсан бөгөөд түүний найзууд нь хандивын аян өрнүүлэхийг уриалж манай телевизэд хандсан байдаг. Ийхүү дулам сөрөн болон түүний хөөрхөн 3 өрсийг жижигхэнч бай хамаагүй өөрсдийн гэсэн дулаан орон сууцтай болгоцгоо хандивын аян үргэлжилж байна. Өнөөдөр түүний хандивын аянд Дархны дулааны сүлжээ төрөмч товцоод компани хамт олон буюу тэр дундаа бүсгүйчүүд нэгдэж нийтдээ 1.5 сая төгрөгийг түүнд хандивллаа.
Дахны дулааны шүлжээ төрийн төлөвцөд компанийн эмэгтэй ажилтнуудаа бүгдөө нэгдээд энэ DBS телевизийн зохион байгуулсан нэвтрүүлгийг үзсний үр дүн дээр л бас танай гэр бүлд чамд үр хүүхдүүд чинь тийм ээ дэмжлэг үзүүлэх гэж хандиваа энд нэгдсэн юм аа бид бүхэн. Манайх бол ер нь нэг 190 ажилтнтай энэс л нэг 60 эмэгтэй ажилтан байдгийг. Тэгэхээр энэ эмэгтэй ажилтнууд маань ингээ бүгдөө нэгдээд танай гэр бүлд тусламж үзүүлэхээр нэгдсэн байгаа юм шүү. За үнэхээр их баярлалаа. Айл болгоных дулаахан байлгадаг хүмүүсийн сэтгэл нөртөл дулаахан байх юм аа. Дархны дулааны өмчит хувьцаат компанийнхаа эмэгтэйчүүдэд маш их баярлалаа. Өнгөрсөн ч гэсэн Мартин намны баярын мэнд хүргье. Тэгээд эмэгтэйчүүд маань ингээ нэгдээд сая гаруй мянган төгрөг өгсөн бэ. Тийм болохоор би ч гэсэн өөрөө хоёр охин хүүхдээ ч гэсэн танаа ажилтдаг тийм сайхан сэтгэлтэй энэрэнгүй өөрөө ч тийм нэгэн болгож өсгөхөөр танаа хамт олон даамалж байна. Үнэхээр их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр манай Дархны дулааны сүлжээ төрөмж төвцөд компани хамт олон нийгмийн аргачлалын хүрээнд тийм ээ олон ажлуудыг хэрэгжүүлдэг ирдгийг бол мэднэ. Манайхаас одоо мэдээлэл хүргэж исэн. Энэ одоодоос манай дулам сүрэнгээс яагаад онцолж харав? Үзэгчд бол дулам сүрэнгийн онцлог сайхан чанаруудыг харсан учраас тий хандиваа нэгдээд одоогийн байдлаар 35 сая төгрөг цуглаж байгаа. Дулааны сүлжээний бүсгүүчүүд маань юу гэж харж байна? За энэ өдрийн мэндийг хүргэе. Манай дулааны шүлжээ төрийн өмч төвчд компани ажилтнууд маань бол яг нөгөө DBS телевизээр явуулсан нэвтрүүлгийг бол манайхан үзсэн. За тэгээд нэвтрүүлгийг үзээд бол манайхан бас адилхан эмэгтэй ажилтнууд бол ажиллаж байгаа энд тийм ээ. Тэгээд эмэгтэй ажилтнууд маань нэгдээд бүгдөө энэ сайхан бүсгүй туслая, 3 хүүхэдтэй нь туслая гэсэн сэтгэлээр тийм ээ. За энэ хандиваа энд нэгдъя гэж бүгдөө сэтгэл санаа нэгтгээд тэгээд хандиваа энэ цуглуулж эхэлсэн юм байна. Тэгээ яг ингээ 3 сарын 8-нд бол амжилж өгье гэсэн боловч амжсангүй 3 сарын 10 бол бас өнөөдөр өгөхөд бас баяртай байгаамаа би тийдэл цуглуулж өгсөн даа. За ингээд Дархны дулааны сүлжээний төрөмж төвцөд компани хамт олондоо санаачилсан хүмүүс нь бүх сайхан эмэгтэй ажилтнуудад нь дахин талархал илэрхийлье. За манай дулуумсараа ажилдаа явж байгаад ажлынхаа дундуур бүр баяр талархал дүүрэн хурж ирсэн байгаа тий. Ажлынхаа хувцаа сольж амжаагүй явж байгаа. Сэтгэл маш их сайхан багш. Хүн тослоё гэж амжаад гүгээл ирнэ шүү дээ. Наашаа гэсэн лонд гүйж амж. Тэгээд би төрөний интерс би багадаас эцэг эхийн хайрыг халамж гэж амсч үзээгүй гэдэг. Одоо ч баг Монголын ард түмний охин болж байгаа шиг байна. Хүн болгоны хайрыг хүндлээ аваад ингэж хүн олон хүнээ хайрлуулах гоё юм байна. Тэгээд дахин хэлэхэд дулам сүрэн миний гэр бүл тусалж байгаа Монголынхан хүм нэг бүрчлэлт баярлалаа. Атриш луугийн гэр бүлд маш их баярлалаа. Залуу гэр бүл гэсэн блогч л хийдэг гэрэл гэсэн бас ярьж надад дэмжлэг үзүүлсэн. Танай гэр бүлд туйлын их баярлалаа. Дархан дулааны цэглэхайстайхандаа баярлалаа. Хурд спинкийнхандаа баярлалаа. Хөлөг мортонгийн азаахтаа баярлалаа. Хамгийн эхлээд сая төгрөгөөр салхийг хагалсан шүү дээ. Тэгээ хурдан морины тоос нь ихэд юм байна. Тэгэхээр наран цэцэг дараагаас юу гэж хүсмээр байгаа гэхээр албан байгууллагууд хэрвээ нэгдэж чадах юм бол дотооддоо ер нь зохион байгуулалтаа хангаад уриалж чадах юм бол те 1.5 сая төгрөг гэдэг бол бас их мөнгөтэй ийм их хэмжээний мөнгийг цуглуулах боломж байдгийн байна гэдгийг харж байгаа. Тэгэхээр бусад байгууллагуудаа компанийнхаа эмэгтэй ажилтнуудын зүгээс юу гэж уриалмаар байна та? Ер нь бол заавал эмэгтэй ажилтнууд гих албагүй л дээ тийм ээ. Яагаад гэвэл бид хэд сая олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг утгаараа манай эмэгтэй ажилтнууд бол энэ хандиваа энд нэгдъя гэд өөрснөө санаачлаг гаргасан. Нийт компани ажилтнууд ч бас юмд бол оролцож болох байсан. Тэгэхээр бусад байгууллагууд маань яг үүнтэй адилхан бүгдөөрөө нэгдээд сайхан сэтгэлийн үүднээс дулуумсранд болоо 3 хүүхэдтэй туслаад хандиваа энд бол нэгдэх бол бүрэн боломжтой маа л гэж бид нэрээ бас бодож байна. Манайхан бол маш хурдан хугацаанд тийм ээ дэмжээл нэг өдөр санаачлаг гаргаад тгийгээл бүгдөө нэгдэл тэгэл хандиваа энд бол нэгдсэн байж байгаа. Дахин маш их баярлалаа. Талархаад баршгүнэ 1.5 сая төгрөг гэдэг бол маш их мөнгөтэй, чамлахааргүй маш их мөнгө байгаа. За тэгээд манай гаас их мөнгө байгаа. Дулам сүрэн маань бас их таагүй мэдээ байгаа нь яг одоо түрээсэлж байгаа бидний хамгийн анх очиж нөгөө аж амьдралыг нь суралжилж исэн түрээсээ орон сууцны эздүүд бас харамсалтайгаар өөр хүмүүстэй барилгын ажилтнуудыг байранд оруулах гэдэг болохоор байраа суралж өгөө гэдэг шаардлага тавьчаад идэг. За нөгөө талдаа бид бүхэнд одоо дулааныхныхаа 1.5 сая төгрөгийн нэмгээр нэг 35.5 сая юу тий 35.5 сая төгрөг цуглчаад идэг. Шууд орон сууц авъя гэхээр хүрэхгүй байгаад байдаг. Яг юм яах учраа олохгүй нөхцөл байдалтай байгаад байгаа тий. Пакетын зээл хамрагддаг гэхээр тэр чинь нөгөө нэг амьдралын тогтвортой цалин өндөртэй хүмүүс хамрагдсан юм билээ.
Одоо тэгээд юу ч гэсэн над руу ярьсан л да. Одоо найзындаа очоо юу ч гэсэн одоо хэд хоног байна та. Тэгэхээр одоо нөгөө байрнаасаа гараад найзандаа хэд хоног байх нь шүү дээ. Юмнуудаар боож баглаад тавьцсан. Өнөөдөр манай ажлын 2 залуу ирээд шкафын манд болгох ч гэсэн тэгээд маргааш амрах болохоор ямаа зөөгөөд найзындаа очоод үзэх хэд хоног байна да. Тэгэхээр та бүхэндээ бас яг энэ дархны дулааны сүлжээ төрөмж төвцөд компани хамт олон шиг байгууллага хамт олон дотор хандив аянын өрнүүлээд өгвөл манай дулам сүрэн сайхан дулаан байранд те тусгай хэрэгцээд хүүхдтэйгээ одоо нийт 3 хүүхэдтэй штэ манай дууяа чинь ганцаараа өрх толголдог. Одоо бас нэг хийдэг ажлынх нь ингээ хувцастай та бүхэн анзаарч байгаа бол тогоочийн хувцастай явж байгаа. Тэгээд ажилласаа шууд гүгээд ирсэн буцаад ажил руугаа явна. Тэгээ оройн цагаар хагас бүтэн сайн гээд 3 ажлыг зэрэг хийдэг мундаг бүсгүй байгаа ар гэрээ маш сайхан цэвэр зэмжээр авч явах хажуугаар тусгай хэрэгцээд хүүхдээ юугаар тутаалгүй бүх зүйлээр нь хангаж ингээд өөрийнх нь чадах бүхнээ хийж ирсэн мундаг бүсгүй байгаа шүү. Та бүхэн хандив аянд өргөжлүүлээд нэгдээд өгөөрөө бид туу удахгүй бас сайхан мэдээгээ дуулгах байхаа гэж ингээд ихтгэл хүлээлттэй байгаа шүү. Ингээд за ингээд тоолоо төгсгөлийн хэсгийг дуу ядаг л дээ. За Монголын маань ард түмнээ надаа жоохон ч гэсэн сэтгэлийн димээ хайрлаад өгөөрөө танаас үн сэтгэлээсээ гуйж байна. Миний орж хандсан байгууллагч гэсэн над руу холбогдоод өгөөрэй. Би юу ч гэсэн хүний өгсөн сэтгэлээ буцаагаад хариулах чадaltaй бүсгүй шүү. Өнөөдөр би орох оронгүй, очих аяггүй ингэж явах надад ч гэсэн хэцүү. Намайг юу нэгэл Монгол даяарл миний нэвтрүүлэг тарсан хүн болох өстой мондаг гэж өстой ямар мондаг юм бэ хүчрхэг гэж гэдэг яс юмдээ би чинь тийм мондаг хүчрхэг гэж биш байхгүй юу. Би чинь мөнгөний төлөөл яваад байгаа хүн байхгүй юу. Яна өнөөдөр хүүхдээ нэг цэцдэхгүй тэнийгээ тэрийг цэцдэхгүй яна би ч гэсэн өөрөө бас хүн болох хэрэглээд байгаа шүү дээ. Хэдий өөрийнхөө хэрэглээнийхэн төлөө ингээд яваад мөнгө гэл яваад байгаа болохоос бол нэг тийм мондаг сайн ижүүлшээ. Би өөр нэгэн гэр оронтой олж ядчил нэг ганц ажиллаа хийгээд хүүхдүүдтэй ихийн хайр хамсуулаад хүүхдүүдтэй жинхнээсээ би мундаг ээж баймаар байна. Албан байгууллагууд нь барилгын компаниуд минь найзууд минь хамт олон минь бүгдөө надын энэ хандивд нэгдээд өгөөч. Танаас үнс сэтгэл зүрхнээсээ би тусламж гуйж байна. Буцаад би хүн болгон тусалж буян буцаж ихтэй бороо шиг асгардаг гэдэг шиг би өөр шиг хүмүүст бүгдэнд нь туслах болно. За баярлалаа. Танаа хамт үнэхээр баярлалаа. Толомтод нэг л сонирн байгаад байна. Манай дулаан сүрийн гоё хилээ аль бүрийг нэрээ халуун дулаан байлгадаг. Дархны дулааны сүлжээний хамт олондоо ажил нь улам илүү өрнүүн дэшээ дэвшиж амжилттай сайхан ажиллахыг та бүхэнд өсөж өрөөж байна. Баярлалаа. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ. Дархан хотноо Дархан United Arena-д Dream Cup 2025 буюу Олимпийн таквондогийн томоохон тэмцээнд эх орны олон аймагаас шилдэг клубын тамирчид Дархан хотыг зорин ирж ур чадвараараа өрсөлдлөө. Хүндлэл дэг журам тууштай байдлын илэрхийлэл болсон таквондогийн спортыг орон нутагтаа хөгжүүлэхээр зорьсоор байгаа Дархан Таквондо All FC клуб, Монголын таквондогийн холбоо, аймгийн биеийн тамир спортын газар болон олон дэмжигч байгууллагуудтайгаа хамтран Олимпийн таквондогийн Dream Cup 2025 тэмцээнийг үргэн цар хүрээнд зохион байгуулж 2025 оны 3 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд Дархан United Arena таквондогийн спортоор амьсгаллаа. Тэмцээнд хурд хүч авхаалт самбаагаа дайвчлан өрсөлдөж амжилтаа ахиулахаар нийцдэг 39 клубын 750 тамирчин оролцлоо. Дархан хотод таквондогийн хамгийн анх дугаар хамгийн өргөн цар хүрээтэй хамгийн олон оролцогчдод тэмцээн Dream Cup ингээ зохион явагдаж байна. За тэгээд энэхүү тэмцээнд маань 39 клубын 750 тамирчин оролцож байгаа. За тэгээд тэргээр бол маш онцлогтой. За өсвөр 8 наснаас 17 насны ABC гэсэн ангилуудад зохион байгуулж байна. Тэгээд энэхүү тэмцээнд яг ач холбогдол өгч одоо бүр 900 км-ийн цаанаас ирсэн клуб. Тэгээ Улаанбаатар хотын клуб бүү тэгээд манай Дархан найдвар клубээс одоо 90 тамирчин оролцож байна. Дархан Infinity клубээс 50 тамирчин оролцож байна. Go Fight гэдэг клубүүдээс ингээд яг альбаасаар ингээд Дархандаа болж байгаа томоохон тэмцээн ингээд баг тамирчтай бэлтгэн оролцуулж байна. За тэгээд таквондогийн спорт Dream Cup энэхүү тэмцээнийг бас цаашлаад олон улсын тэмцээн болгох талаар бодлого одоо Дархан нутгийн удирдлагууд болон Монголын таквондогийн холбооны удирдлагуудтайгаа ингээд ярилцаа цаашлаа ингээд ажил маань ингээд явагдаж байна. Дархан хотод маань ингээд ийм өргөн цараад анх тэмцээн болж байгаа одоо маш их баяртай байна. Тэгээд биднийг бас дэмжиж ажилласан Тог комплекс, Баян Бриж компанийнхаа зөвлөлтөд баярлалаа. Дархан сумын засаг дарга
тулгаа дарагдаас маш их баярлалаа. Монгол улсад 12 мянган гаруй хүүхэд залуус таеквондогийн спортоор сонирхон хичээлдэг байна. Монголын таеквондогийн холбооны зүгээс тэдний хүсэл мөрөөдлийг сонирхлыг дэмжиж байгаад тэмцээнийг зохион байгуулагчид, дэмжин хамтран ажиллагч байгууллагуудад талархлаа илэрхийлж байлаа. Тэмцээнийг Дархан сумын засаг даргын тамган газраас дэмжин ажилласан юм. За мэдээж Дархан сумын засаг даргын үйл ажиллагааны үнцэг хөтөлбөрт бол хүүхэд очоодыг өргөжлөг спортоор одоо хичээлэх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах ёстой. Манай Дархан аймагт анх энэ таеквондогийн спортыг үүсгэн байгуулж өнөөдөр хүртэл одоо залгамжиж авч явж байгаа энэ түүхэн цаг хугацаанд дотор бол Дархан аймаг өөрийн гэсэн онцлогтой ялангуяа энэ Dream Cup буюу Олимпиад мөрөөдлийн тамирчдыг бэлтгэх юм томоохон хэмжээний зорилгыг агуулсан тэмцээнийг 2 өдрийн турш Дарханад зохион байгуулж байгаараас онцлогтой. За тэгэхээр ялангуяа одоо найдвар болон одоо бусад чиглэлийн клубүүдийг үүсгэн байгуулсан манай Ариун Баярын санаачилж одоо зохион байгуулж байгаа энэ тэмцээнд нийтдээ 750 орчим тамирчид Монгол улсын өнцөг болон бүрээс багш дасгалжуулагчтайгаа хамт ирж оролцож Дархан хотод жил тутам одоо энэ тэмцээн маань уламжлал болгох зохион байгуулалтад болж байгаад бол орон нутгийн удирдлагуудын зүгээс бол бидний хувьд бол туйлыг талархалтай байгаа. Цаашлаад энэ тэмцээнийг ч гэсэн чанар хүртээмжийг сайжруулахад бол орон нутгийн зүгээс бид нэр дэмжиж хамтарч ажиллахаар ингэж болж байна. Dream Cup 2025 тэмцээнд оролцогч баг тамирчдын дунд мөн сошиал орчноор дамжуулан таеквондогийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой Social Champion зохион байгуулагдсанараа шинэлэг ажиллаглаа. Мэдээллийн хөтөлбөрөөр тодорхойлох ярилцлагаар үргэлжлүүлье. Үзэгчдээ мэдээллийн хөтөлбөрөөр тодорхойлох ярилцлагаар үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. Жил бүр дарханчуудын хүсэн хүлээдэг, за автомашинд, автомаструудын одоо сонирхолтой хүмүүсийн хүсэн хүлээдэг тэмцээн буюу Чингис Мастер Кросс 2025 оны тэмцээн туу удахгүй болох 5 нь гарсан байна. За үүнтэй холбоотой болон энэ жилийн онцлог юу байна? Хичнээн автомаструуд ирэх гэж байгаа зэрэг мэдээллүүдийг бид тодруулахаар Монголын автомаструудын холбооны замын дарга олон улсын хэмжээний мастер Шархуугийн ганц сүхтэй уулзуулж байна. За танд өдрийн мэндийг хүргье. Тэмцээний энэ жилийн онцлог юу байна? Тэмцээний тухай мэдээллийг та манай дарханчуудад хүрэхгүй юу? За дарханчуудын энэ өдрийн мэндийг хүргье. За Монголын автомаструудын холбоо Батүлэг машин моциклын холбооноос зохион байгуулдаг байсан тэмцээн маань Чингис Шарарик компани эвент тэгдэг тэмцээн 25 дахь жилдээ Чингис Мастер Кросс нэртэйгээр зохион байгуулагдаж байна. 14-ний өдөр 17 цагаас нээлттэй хийгээд 15-ны өглөө 9 цагаас нөгөө антенныхаа артын талбай дээр тэмцээн болно. Тэгээд энэ тэмцээний онцлог гэвэл нөгөө седан буюу жижиг тэрэгний уралдаантай цуг 2 ангиллын уралдаан зэрэг утгаж байгаа учраас манайх энэ жил нөгөө нээлттэй 14-нд хийгээд гараа маань дарханчууд маань одоо эрт очихгүй бол 8 цагаас тамирчид цуглаад ирнэ. Эхний гараа 9 цагт гарч байна. Тэгээд тэмцээн маань 2 ангиллаар зохион байгуулагдана. Тэгээд тийм онцлогтой байгаа энэ жилийн. Англи гэхээр манай дарханчуудаас ямар англи байгаа болоо гэж сонирхож байгаа хэл та. Тий энэ одоо нөгөө седан кросс Ваз Мастер Кросс 2 цуг болохын одоо Монголын автомаструудын холбоо зохион байгуулж байгаа. 2 ангиллаар болно. Тэгээд ер нь үзүүчтэй сайхан тэмцээн болно. Дарханчуудын хайртай дуртай дэмждэг ер нь автомаструудын дуртай ямар онцлог тамирчид ирж байгаа вэ? Одоогийн байдлаараас нөгөө мэдүүлгээ өгж байгаа ах тийм ээ. Тэгээ ер нь одоо тамирчдын урьдчилсан байдлаар бол Ваз ангилын уралдаг Ваз ангилын тамирчид бол 80 тамирчин, седан ангилын тамирчид 20 тамирчин мэдүүлэг өгчээд 100 тамирчин ирэх уралдахаар мэдүүлэг өгчээд байгаа. Маструудын тэмцээнүүдийг харж байхад ялангуяа Чингис Мастер Кросс дээр эмэгтэй оролцогчдыг их дэмждэг те. Энэ жилийн тухайд бас эмэгтэй уралдаанчид ирэх болов. За энэ жил ирэх баха сая машин янз чинь гэсэн 84 дугаартай уралдаг Ариун Туяа гэдэг эмэгтэй маань ирж байгаа. Тэгээ ер нь нэг жилд дархны тэмцээн дээр машинууд ер нь их нэмэгддэг одоо рекорд дэвддэг тийм үү те. Одоо энэ жил ер нь 80 тамирч ирэх мэдээлэл өгчээд байгаа. Тэгээ ер нь бол Вазын 80 седаны 20 тамирчин их үзүүштэй юм болно. Дарханчуудаа тэг өргөн дээр нь ирж үзээрэй. Тэгээ ер нь бол нээлт маань болохоор нөгөө 14-ний 17 цагт залуучууд театрын үүдэнд болно. Тэрийн нээлтийг ирж сонирхож машинууд ирж сонирхороо нээлтэндээ хүрэлцээрэй л гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд 14-нд бол нээлт маш гой сүрлэг болдог. Бүгдээрээ очиод нээлтээ үзчихнэ. За харин хагасаа өдөр буюу өглөө ерөөсөө 8 өнгөрөөж ер нь гараад очиход ер нь ингээд ихний гараанууд нь гарч байгаа юм шүү дээ. Ер нь өдөржингөө үргэлжилдэг те хагасаанд ер нь хэдэн цаг хүртэл үргэлжилдэг вэ? Ер нь нөгөө 2 ангиллаар болж байгаа гэдэг утгаараа бид нөгөө нээлтээ урд өдөр нь хийгээд маргааш өглөө нь 8 цагаас тамирчид цуглаад замаа 8:30 гэж үзээд 9 цагаас бол ихний Вазын ангилын тамирчид гарчна. Ваз ангилын 7 гараа гарна, седан ангилын бас 7 гараа гарах учраас өдөржингөө ерөөс өглөөнөөс ахуулаад ороо болтол, харахуу болтол болох байх.
тэмцээн. Ер нь бас хүмүүс яаж очдөг юм бэ? Тэр болгон бас байнга үзээд идэх хүмүүс бол мэдээж замаа мэдж байгаа. Шинээр үзэж байгаа юм уу? Шинээр сонирхож байгаа хүмүүс бол та яг ямар замаар хэрхэн яаж зорчдгийг нь манай үзэгчид тэмцээний замаа тайлбарлаад өгөөл те. Тийм. За яг ер нь бол ахнацууд мэднэ Улаанбаатар, Сэлэнг, Дархан, Орхон гэл ерөөсө бүхий 8 аймаг сумууд ирдэг. Ер нь хуучин нөгөө антиныхаа ард болж байгаа учраас хоошо Сэлэнг явдаг замаараа гэр оролт дуусаад баруун эргээл тэгэл ер нь тэр өдөр бол машин цовж байна. Ер нь үзэгчтэй хэлэхэд бол Уаз ангидын тамирчид өглөө 9 цагаас эхний гараа гарах учраас үзэгчд маань нэг 8-аас 8:30 хооронд очсон байхад бол цагдаа хамгаалалт бүх юм очсон байж. Сая засаг даргын хамгийн газартай уулзаад цагдаа онцгой байдал эмнэлэг бүх юмтайгаа юм тохироод яриад бүх юм болгоцсон учраас одоо бүх юм цагаараа одоо шахуу явах төлбөртэй байгаа учраас үзэгчд маань эртгээ очиараа л гэж анхааруулъя да. За баярлалаа. За ингээд үзэгч та бүхэндээ би дарханчуудын жил болгон хүсэн үлээдэг тэмцээн буюу Чингис Мастер Кросс 2025 оныхын тэмцээн туудахгүй 3 сарын 14, 15-ны өдөр буюу Баасан Бям гарагт болох гэж байгаа маань тэр тундаа нээлтийн үйл ажиллагаанд Баасан гарагийн үдээс хойш 17 цагаас мэдээж Дархан хотын Залуучууд театрын урдах найрамдал талбайда сүрлэг сайхан зохион байгуулагдах нэ. За тэмцээний тухайд хагас өдрийн өглөө ер нь 8:30 гээд ер нь гарчих юм байна. Тэгэхээр та бүхэн эрт очиж үзээд эхний гарын үзье гэж байгаа бол бас эрт хөдөлгөөнд шүү гэдгийг та бүхэнд хэлье. Ингээд өнөөдөр бидэнд мэдээллийг Монголын автомаструудын холбооны одоо автозамын дарга олон улсын хэмжээний мастер Шархуугийн ганц бүх мэдээллийг хүргэлээ. Та бүхэндээ зохион байгуулалтанд амжилт хүсье. Бид та бүхэнд орон нутгийн чанартай онцлог мэдээллүүдэд танилцууллаа. Харин одоо Дархан аймгийнхаа 4 сумдын болон Төмөсийн Төв Сэлэнг аймагуудын цаг агарын урьдчилсан мэдээлэлээ хүлээн авна. Дибэслэдэ зэрэглэн бэлтгэдэг мэдээллийн үйлбэрийн даваа гарагийн дугаар энэ дөрөв өндөрлөж байна. Хөтөлбөрийн сонгуул үздэг үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргаашийн мягмар гарагийн дугаараараа эргүүлцгаая. Баяр та.